болон орон нутагт явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцэж шинээр Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч цол хүрсэн 104 хүн өнөөдөр мэргэжлийн ёс зүйгээ дээдлэхийн батлан тангараг өргөлөө. Өнөөдөр тангараг өргөсөн хүмүүстэй нийлээд улсын хэмжээнд нийт 3940 нягтлан бодогчтой болсон байна. Монгол улсын мэргэжсэн нягтлан бодогч цол хүрсэн 104 хүн өнөөдөр мэргэжлийн ёс зүйгээ дээдлэхээ батлан тангараг өргөлөө. Тэгвэл нягтлан бодох бүртгэлийн тухай шинжилгэсэн хууль, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарсан Монгол улсын мэргэжсэн нягтлан бодогчийн эрх олох шалгалтын журмын дагуу явагдсан. За нягтлан бодох бүртгэлийн тухай шинжилгэсэн хуулиар мэргэжсэн нягтлан бодогчийн эрх олгох нэгдэх шатны шалгалтанд тэнцсэн бол мэргэжсэн нягтлан бодогчийн эрхийг 4 жилийн хугацаатай, 2 дахь шатны шалгалтанд тэнцсэн бол хугацаагүйгээр олохоор болсон нь нягтлан бодогчдыг зарим шалгалтаас чөлөөлсөн давуу талтай юм а. Нягтлан бодогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ACC шалгалтуудад орж амжилттай дүн үзүүлсэн бол тухайн шалгалтаа дүүцгүйц хичээлийн шалгалтаас чөлөөлөхөр болсон байна. Тэгээд энэ удаагийн хагас жилийн шалгалт маань бол зохион байгуулагдаж 900-аад нягтлан бодогч Улаанбаатар хотод. За нийт бол одоо улсын хэмжээнд 1000 гаруй нягтлан бодогчийн шалгалтанд орлоо. Тэгээд эхний хагас жилийн байдлаар 104 одоо мэргэжсэн нягтлан бодогч шинээр төрөн гарлаа. Тэгээд нийт бол Монгол улсын хэмжээнд 93 оноос хойш өнөөдөр хүртэл тоолох юм бол одоо 3940 4000 орчим одоо нягтлан бодогч бол ингээд бэлтгэдэг байна. Мэргэжсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн зэргийг бүрэн хангасан, ажлын дадлага туршлагыг эзэмшсэн, үндэсний хэмжээний зөвлөх үйлчлэгийг үзүүлэх мэдлэг чадвартай байх ёстой, мөн тасралтгүй боловсролын сургалтанд байнга хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлж байх үүрэгтэй юм а. Мэргэжсэн нягтлан бодогчийн эрхийг анх авсан хүн 7 жилийн хугацаатай эрхтэй болдог байсныг шинжилсэн хуулиар анх мэргэжсэн нягтлан бодогч болсноос хойш 4 жилийн дараа авахар тусгасан, үүнтэй холбогдуулан 2000-с 2010, 2011 оны нийт 418 мэргэжсэн нягтлан бодогч хугацаагүй эрх авахар өнөөдөр гэрчлэгээ гаргалаа. Өнөөдөр тангараг өргөх ёслолтой оролцож байна. Ер нь мэргэжсэн нягтлан бодогч болсноор бол маш олон давуу талтай байдаг. Ерөнхийдөө аж ахуй нэгж байгууллагад бол тайлан тооцоо гаргахад бол шин дотрын хууль тогтоомжоор бол ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурсан байх ёстой. Тэр нь мөн байгууллага болон байгууллагын дотоод дүрм журмын дагуу мэргэжсэн нягтлан бодогч болвол давуу талтай гэсэн тийм заалтууд орсон байдаг л да. Тийм болохоор ерөнхийдөө одоогийн байдлаар бол Монгол улсад бол 4000 гаруй мэргэжсэн нягтлан бодогч байна. Монголын мэргэжсэн нягтлан бодогчдын институт нь 2016 онд 20 жилийн ойтойгоо золгож байна. Энэ институт дэлхийн болон бүс нутгийн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн бөгөөд мэргэжсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрөө олон улсын жишгт нийцүүлэх үүднээс байнга шинжилэн ажиллаж байна. Мөн оны эхний хагас жилд 17 аудитор шинээр эрх авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 799 аудитортой боллоо. Уулын байж